сайн залуусаа юу ийцхан өдөр мэдрэг. Окей. За тэгээд нэлийн бас урт хугацаанд оруулсангүй бичлэг. Тэгээд юу гэсэн одоо бас нэг хичээлийн бичлэг оруулъя. Окей. За ер нь тэгээд хэрэгтэй байгаа ах гэж бодож байна. Угаасаа нэлийн урт хугацаанд үргэлжлээд явж байгаа бас юу гэмтэй нэг тодорхой хэмжээнд цуврал хичээл маягаар оруулаад явъя гэж бодсон юм. За тэгээд энэ удаагийнхаар бол хэдүүлээ өмнө болохоор major minor цагуудаа үзсэн байгаа. Тэр хоёрын хоорондын холбоо хамаарлыг ойлгоцсон байна шүү дээ. Ер нь бол яг тэр хоёрыг хоорондоо яаж холбогддог вэ гэдгийг ойлгоцсон байгаа. Гэхдээ энэ бол ер нь ерөнхий ийм гүйхэн шатны ойлголт байгаа. Тэгээ энээсээ цаашлаад одоо major minor-ын хоорондын холбоон дээр бол яг нөгөө нэг дэмжлэг бол эсрэг үүсэл дээр break-in хийх, break-out хийх, bounce хийх. За тэгээд fake out хийх гэх мэт хөдөлгөөнүүд дээр яг яаж одоо бид нар те юу гэж харах ёстой юм бэ гэдэг талаас нь тайлбарлана. За яаж арилжих уу гэдэг талаас нь тайлбарлахад бол major minor цаг гэдэг чинь хангалтгүй. Яагаад гэхээр major minor micro гэдэг гурван цагийн ашиглан дээрээс нь бас нэлээд олон одоо бүтцийн өөрчлөлтүүд орж ирж байгаа учраас гурван цагийн бүтцийн хоорондын холбоо хамаарлал дээр нэлээд ажиллах шаардлагатай болно. Тийм болохоор хангалтгүй. Тэгэхээр зүгээр одоогийн байдлаар бол major minor хоёрын хоорондын холбоон дээр яг major minor-ын major цагийн break-in дээр minor цаг яаж харагддгийг ер нь энэ юу илэрхийлдэг гэдэг талаар өнөөдөр ярина. Дараа нь бол fake out дээр, за break out дээр, bounce дээр гэх мэтээр яриад явчихна. Тэгэнгүүтлээ магадгүй internal бүтц нь major internal бүтц minor дээр яаж харагддаг, ямар юм илэрхийлээд байгаа. Тэрэн дээр бид нар яаж ойлгох ёстой гэдэг талаас нь гол нь эхлээд ойлголтууд зүгээр нэг одоо юу гэдгийг за эндээс ороод эндээс гарна ч гэдэг юм уу тийм байдлаар биш. Гол нь яг ойлгох талаас нь маркетаа яг хөдөлгөөнийг нь ойлгох талаас нь ярина гэсэн. Окей, өөрийнхөө мэддэг зүйлсийг. Окей. За тэгэхээр хоёр төрлийн хөдөлгөөн байж болно. За эхний номер 1 хөдөлгөөн бол мэдээж энэ байгаа. За номер 1 хөдөлгөөн бол юу харуулж ийн гэхээр major time дээр үндсэн хөдөлгөөн маань ерөөсөө яаж ийн aftrendтэй байна. За aftrend, transient, impulse гэсэн байдалтай хөдөлж байгаа байдалтай харагдаж байна. За энэ дээр миний бичлэг зүгээр уустай тийм. Окей. За тэгээ aftrend buying zone-тэй. За энд бол бид нар юу харж байна гэхээр swing low харж байна. За энэ дээр бид нар swing high харж байна тийм. Swing high. За энэ дээр бид нар swing high харж байна. Энэ дээр бид нар swing low харж байна. Гэтэ энд нэг зүйлийг ажиглах юм бол өмнө байгаа swing high луга одоо хоёр дахь swing low нь явж орж ирсэн байгааг ажиглаж байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өмнө байгаа swing high дээр байгаа энэ high-ыг үүсгэж өгсөн энэ ханшийн өөрчлөлтийг бий болгосон тий одоо эндээс ингээд ханшийг өсөж явж байхад нь унагсан энэ хөдөлгөөний энэ оройг үүсгэсэн энэ resistance байгаа шүү дээ. Энэ resistance рүү үндсэн хөдөлгөөн маань яаж ин энэ swing low маань өөр яаж ин явж бүр орж ирсэн байгаад гарсан байна тийм үү. За энэ явж орж ирж байгаа хөдөлгөөн дээр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ явж орж ирж байгаа хөдөлгөөнийг бид нар break-in гэж хэлдэг. За break-in буюу үнцэн ханш маань бол өмнө одоо яг байсан спорт руу яваа орчлоо. Өмнө байсан оройны тааралт одоо дэмжлэг үлж байгаа спорт руу яваад орчлоо буюу break-in дотгошоо эвдээд орчлоо гэсэн утгатай. За энэ break-in-ийн хөдөлгөөний одоо яг учир шалтгаан нь яг юу юм гэдэг талаас нь тайлбарлая. Яагаад break-in хийж байгаа? Яагаад uptrend дээр явж байгаа чинь үнцэн хөдөлгөөн өмнө оройныхоо даралт руу break-in хийх нь тэм чухал юм бэ? За энэ маань ямар ч учиртай вэ гэх юм бол uptrend-ийн хөдөлгөөн бол өөрөө дээшиж чиглэлтэй buying volume-тэй хөдөлгөөн байгаа. За buying volume-тэй дээшиж чиглэлтэй хөдөлгөөн дээр хамгийн чухал үр гүйцэтгэдэг зүйлс нь юу вэ гэх юм бол өмнө оройнууд байдаг. За өмнө оройнууд, өмнө ёроолууд байдаг. Яагаад гэвэл тэд нар дээр ингээд дараагийн удаа ханшууд бол ойх боломжтой байдаг тийм үү? Тэгвэл энэ жишээн дээр бол үндсэн энэ оройны даралт маань одоо дэмжлэг болж өгч байгаа. Тэгэхээр энэ дэмжлэг бол өөрөө маш чухал. Яагаад чухал юм бэ гэх юм бол энэ дэмжлэг бол өөрөө өмнө нь энэ оройг үүсгэжсэн буюу өмнө энэ uptrend-ийн хөдөлгөөн дээр transient-ийн хөдөлгөөнийг бий болгоход одоо үүссэн оройг үүсгэжсэн тэр resistance буюу эсэргүүцлийн талбай гэсэн. Энэ эсэргүүцлийн талбай чинь өөрөө яг маш хүчрхэг байж ижил major цагийн transient хөдөлгөөнийг үүсгэсэн байгаа шүү дээ. Маш хүчрхэг байж ижил дээшид чиглэлтэй байсан buying volume-тэй байсан хөдөлгөөний эсрэг selling volume-ыг оруулж ирэх хэмжээний тийм хөдөлгөөнийг үүсгэсэн байгаа. Тэгэнгүүт тэр их хэмжээний хөдөлгөөнийг үүсгэхэд тусалсан resistance гэдэг чинь өөрөө тэгээ major цаг дээр гэдэг чинь үндсэн хөдөлгөөн бол маш хүчтэй ийм одоо спорт болж өгнө гэсэн үг буцаад breakout хийгээ гарахаараа тий. За энийг мэдээж impulse учраас breakout хийж гарсан нь ойлгомжтой. Breakout хийж гарахын тулд ч гэсэн маш их хэмжээний buying volume зарцуулж байгаа. Тэрний дараа буцаж ирээд энэ орой дээр ирэхэд энэ орой бол маш хүчтэй дэмжлэг болж өгөх учраас энэ лүү барагта break-in хийдэггүй. Тэгвэл break-in хийж гинэ гэдэг чинь өөрөө юу хэлж байна гэх юм бол асар хэмжээний selling volume орж ирж байна гэсэн. Энэ оройны даралт одоо дэмжлэг болж өгч байгаа зон руу яваад орох хэмжээний тийм их хэмжээний selling volume орж ирж байгаа буюу энэ нь өөр юу хэлж байна гэхээр uptrend-ийн хүч буурж байна. Uptrend-ийн transient-ийн хөдөлгөөний хүч нь ихсэж байна. Transient нь хүчтэй орж ирлээ. Өмнөх impulse-тайгаа харьцуулахад transient-ийн хөдөлгөөн нь яг бүрэн дүүрэн орж ирэх гэсэн хүчтэй орж ирж байна гэдэг утгатай буюу sell-руудын volume өсч байна, buy-руудын volume буурж байна гэдэг утгыг илэрхийлдэг.
За тэгэхээр энэ брейкинг хийж орж байгаа хөдөлгөөн чи өөр юу болж таарч байна? Тэгэхээр маш их хэмжээний селинг волюмаас үүдэлтэй хөдөлгөөн болж таарч штэ. За тэгэхээр өмнө ойрлогоо яваа орчлоо, эсвэл хайлаа яваа орчлоо гэдэг ч юм бол зүгээр нэг брейкинг хийж байгаа ойлголт биш. Энэ бол асар их хэмжээний селинг волюмыг дохио болж өгч гэсэн. За эндээс хүмүүс юу гэж хардаг вэ гэх юм бол ойвол яг хөө ингээд байдчих гэсэн байдлаар хүмүүс харж яадаг. За ойвол ингээд дэше баялдаг. Тэгээ ойхгүй доошо яваад орчингууд нь хүмүүс тийг хайчдаг. Яагаад вэ гэх юм бол ойгоог юм чи одоо юу хийж чадахгүй те. Яагаад гэвэл өмнө ойрын даралт одоо дэмжлэг болж өгсдөөсөн цоо амжилттай болчлоо. Одоо дараагийн зоон руу магадгүй илүү шууд унах байх гэсэн магадлал бол гаргадаг. Гэтэл хөдөлгөөн маань ойгоогүй ч гэсэн брейкинг хийсэн гэдэг чинь маш чухал ойлголтыг өгж байгаа. Тэр нь бол селинг волюм өсөж байгаа гэдгийг ойлгуулж байна те. За тэгээд селинг волюм өсгөд бол үндсэн хөдөлгөөн маань шууд доошо унах магадaltaй байдаг ч гэсэн энэ дэр бол яасан шууд доошо унаагүй. Доошо брейкинг хийчихэл буцаад тийшээ гараа авчихсан. Энэ хөдөлгөөн маань өөр юу илэрхийлж байгаа вэ гэх юм бол доошо энэ хүчтэй зооныг брейкинг хийцэн мөртлөө тэр хүчтэй зооныхоо эсрэг буцаа гараа авчиж байна гэдэг маань өөрөө энэ хүчтэй зооныг брейкинг хийхэд асар их хэмжээний селинг волюмыг авчирсан байна. Асар их хэмжээний селинг волюмыг зарцуулсан, ардаасаа дагуулсан байж ч энд брейкинг хийж байгаа тийм үү. Тэгтэл энэ брейкинг өөрөө фейлдчихэж байгаа байхгүй. Энэ брейкинг өөрөө цаашаа үргэлжлээд унах хэрэгтэй байсан боловч яаж эндээс фейлдэд хөдөлгөөн дэш өсөж штэ. Тэгэхээр энэ брейкингийг фейлдүүлж байгаа зүйл нь өөрөө юу юм бэ гэх юм бол тэр асар их хэмжээний селинг волюм, давах хэмжээний баян волюм орж ирж байгаа гэсэн утга. Тэр асар их хэмжээний селинг волюмын чи эсрэг тэрийг бүр давах хэмжээний бүр их хэмжээний баян волюм орж иж байна гэдэг дохиог өгч байна гэсэн. Эндээс бид нар юуг мэдчих болох вэ гэхээр окей өмнө нь брейкинг хийлээ селинг волюм өндөр байна. Гэхдээ тэрийг амжилтгүй болгоод одоо тэр брейкингийг амжилтгүй болгоод буцаад daily time frame-ийн uptrend трендийн хөдөлгөөний импульс хөдөлгөөн буюу major цагийн uptrend трендийн хөдөлгөөний импульс хөдөлгөөн явах гад энэ селинг волюмыг доминант хийсэн баян волюм оруулж иж байна гэдэг чинь эндээс асар их хэмжээний баян волюм орж ирж байгаа маань дээшээ чиглэлдээ өсөх юм байна. Эндээс би бай арилж байгаа хийх ёстой юм байна шүү гэдэг тэр ухагтхан гарч ирж байгаа гэсэн үг байна. За тэр ухагтхан гараад ирлээ те. За баян волюмтэй хөдөлгөөн гараад ирж байгаа. За ер нь бол эндээс ингэж ороод буцаад энд гараад ирсэн л бол эндээс эхлээд хөдөлгөөн дээшээ daily time frame-ийн буюу major цагийнхаа импульсыг. За миний хувьд daily time frame шүү. Major гэдэг бол үндсэн чиглэлээ харж байгаа таны том цаг л гэсэн үг те. За энд бол daily би ашиглаж чинь гэсэн үг. За тэгээд энд бол үндсэн хөдөлгөөн маань яг дээшээ чиглэлтэй импульсаа хийх гэж байна. Трендийн хөдөлгөөний гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар мэдчихэж байгаа. Энэ хавцаа явж байхад нь бид нар за окей одоо импульс явах гэдэг юм байна. Энд орж ирсэн сэлрүүд байхгүй болсон. Одоо илүү хэмжээний баярууд орж ирсэн гэдгийг мэдж байгаа тохиолдолд бид нар юу хийх вэ гэх юм бол бид нар дээш нь яг бай арилжаанд хийж эхэлнэ шүү дээ. Окей. Асуудал үү те. Энэ бол хамгийн ихний хугтун. За энэ нь тэгвэл major цагийн энэ хөдөлгөөн нь одоо яг энэ брейкинг хийж байгаа хөдөлгөөн нь өөрөө minor цаг дээр яаж харагддаг? Ер нь эхлээд энэ хөдөлгөөн. Эхлээд энэ эсвийн хай minor цаг дээр яаж харагддаг тухай харъя. Энэ эсвийн хаягийн хөдөлгөөн маань minor цаг дээр яаж харагддаг вэ гэх юм бол үндсэн хөдөлгөөн ерөөсөө яг minor цаг дээр энэ импульсын туршид дээшээ uptrend trend buying zone-тэй хөдөлгөөн явж исэн. За дээшээ uptrend trend buying zone-тэй recent impulse явж хагаад энд ирээд downtrend selling zone руу шилжсэн байна гэдэг нөхцөл буюу одоо minor цагийн үед бол бүхэл бүтэн трендийн эргэлтийг харуулж штэ тий бүхэл бүтэн тренд нэг тийшээ эргэсэн байна. Тэгэхээр бүтэн тренд нэг тийшээ эргэсэн байна гэдэг чинь асар хэмжээний selling volume эргэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд одоо minor цагийнхаа эсрэг биш major цагийнхаа эсрэг minor цагийнхан тренд эргэнэ гэдэг чинь асар хэмжээний selling volume шаарддаг хөдөлгөөн. За тэгээд uptrend төр бол тий. За тэгээд үндсэн хөдөлгөөн маань энэ оройг тэгж үүсгэсэн байна. Тэгэхээр энэ орой бол өөрөө асар хэмжээний selling volume-ыг агуулж байгаа буюу асар хэмжээний resistance буюу эсэргүүцлийг авсан үндсэн хөдөлгөөн байна гэсэн үг. За тэгээ энэ дээрээс хөдөлгөөн эргэсэн эндээс downtrendтэй болсон учраас энэ орой үүсэж байгаа. Энэ орол бол мэдээж uptrendтэй болоод за хөдөлгөөн бол тэр доороос эхлээд үндсэн хөдөлгөөн маань daily time frame uptrend одоо энэ daily энэ дөрвөн цаг гэсэн үг миний хувьд бол энэ major энэ minor цаг тий. За тэгээ энэ daily time frame uptrend хөдөлгөөний recent хөдөлгөөнийг дуусгахын тулд яг 4 цагийн downtrend-ийн хөдөлгөөн тэр чигтээ эргэж штэ. Энэ тэр чигтээ эргэж байгаа хөдөлгөөн ч юм бол ойлгомжтой тий. Daily time frame uptrend-ийн хөдөлгөөний impulse хөдөлгөөний хийхэд асар хэмжээний buying volume ороод ирж байна л гэсэн утгатай. За тэгээд uptrend-ийн хөдөлгөөн явлаа. Uptrend-ийн хөдөлгөөн энэ импульсыг бүрдүүлж байгаа тийм үү. За энэ 4 цагийн буюу minor цаг гэж uptrend-ийн хөдөлгөөн нь энэ импульсийн хөдөлгөөнийг бүрдүүллээ. Энэ импульсийн хөдөлгөөн чи явж байгаад буцаад яах юм. Downtrend-ийн хөдөлгөөн 4 цаг шилжих буюу minor цаг 4 цагаараа буюу одоо downtrend-ийн хөдөлгөөнөөр шилжих үед minor цаг downtrend-ийн хөдөлгөөн шилжих үед яг major цагийн recent хөдөлгөөн ирж байна гэсэн үг. За энэ recent хөдөлгөөн бол ойлгомжтой daily time frame дээр гүйхий яваа цааш үргэлжлэх ёстой боловч юу болсон. Өмнө өрөөлөө breaking хийгээ ороод ирсэн. За өмнө өрөөлөө одоо breaking хийж орж иж байгаа хөдөлгөөнийг ажиглах юм бол энэ дээр юу байгаа вэ? Үндсэн daily time frame буюу major цагийнхаа recent хөдөлгөөнийг авчирч байгаа. 4 цаг дээр буюу одоо minor цаг дээр бол major цагийн recent хөдөлгөөнийг хийхин тулд явж байгаа downtrend хөдөлгөөн маань маш хүчтэй байсан учраас daily time frame-ийн буюу major цагийн энэ support-ыг өөрийг нь яаж ин доош нэвдээд орчиж байгаа гэсэн үг. Тэр support чи ууг нь барих ёстой шүү дээ. Ханшигтай бариад дээш нь бол өсгөж өгч чадах team support байгаа. Харамсалтай нь тэр support руу яваад орчиж байна гэдэг чинь өөрөө асар хэмжээний selling volume мэрэгдэж байна. Энэ дээр өөрөө minor цагийн яаж харагддаг вэ? Downtrend хөдөлгөөний хүчрхэг impulse хөдөлгөөнүүдийг хийсээр байгаад богинохон recent хөдөлгөөнүүдийг хийсээр байгаад
яах нь тэр спорт руу яваад орчиж гин гэсэн. За хүчрхэг импульсийн хөдөлгөөнүүд гэдэг нь болохоор яаж энэ доош чиглэлтэй хөдөлгөөнүүд нь маш хүчтэй орж ирж штэ, маш хүчтэй орж ирсэн байна. Богинохон трейсинг хөдөлгөөнүүд гэдгээр болохоор би юу илэрхийлээд байна гэхээр ирж байгаа пулбэкийн хөдөлгөөнүүд нь маш богинохон зайд явсан байгааг ажиглаж байна. Эндээс бид нар юуг мэдж болох вэ гэхээр майнер цагийн тренд нь өөрөө хүчтэй байна. Майнер цагийн мажор цагийнхаа эсрэг явж байгаа майнер цагийн тренд нь хүчтэй байгаад тэгэнгүүт л мажор цагийн спорт руугаа брейкинг хийгээд ороод ирж байгаа юм байна гэдгийг мэдэж байна гэсэн. За гэвчиг эндээс буцаад хөдөлгөөн яг брейкинг хийсэн фейлдэд эргээд үндсэн хөдөлгөөн маань гарч штэ. За эргээд гарах үед юу харах хэрэгтэй вэ гэхээр үндсэн хөдөлгөөн маань эргээд гарахдаа майнер цагийнхаа трендийг эвдчихэж байгаа. За майнер цагийн трендийг дээш нь эвдээд үндсэн хөдөлгөөн апын тренд баян зонтой болчихж байгаа тийм үү. Эндээс бид нар юуг мэдж болох вэ гэх юм бол мажор цагийн чинь өөрийнх нь тэр хэмжээний селлинг волюмыг дагуулж ирсэн майнер цагийн чинь өөрийнх нь даун трендийн хөдөлгөөнд эргээд мажор цагийн тэр хүчтэй байсан support руу брейкинг хийсэн хөдөлгөөн фейлдэд тэр support-оос гараад явчлаа буюу нэгдүгüүрт нь daily time frame support-оос гараад явчлаа, хоёрдугаарт нь 4 цагийн тренд маань ап болчлоо. Энэ маань өөрөө юу илэрхийлж байгаа юм гэхээр нэгдүгüүрт нь мажор цаг нь өөрөө яг доош чиглэлтэй байсан селлинг волюм хүчээ алдчихлаа, баярууд илүү дийлэд хэллээ. Майнер цаг бол өөрөө даун трендтэй байсан хөдөлгөөнөө алдаад апын тренд рүү шилжчихлээ. Дээшээ чиглэлтэй хөдөлгөөн хүчтэй болчлоо, үргэлжлэх боломжтой боллоо гэдгийг мэдэж болно. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр тэгэнгүүт мэдээж бид нар яг үндсэн хөдөлгөөн дээр шууд энэ ап трендийн хөдөлгөөнийг дагаад дээшээ баядад явчихнаа л гэсэн ерөөсөө ийм хөдөлгөөн болж таарч байгаа. Тэгэхээр энэ бол яаж юм гэхээр ерөөсөө нөгөө брейкинг чинь фейлдэд явчихлаа үндсэн хөдөлгөөн маань ийм байдлаар явж байна гэсэн үг. Амжилттай болчих юм бол бид нар юу гэж үзэх үг гэх юм бол үндсэн хөдөлгөөн маань мэдээж ойлгомжтой тийм. За мажор цаг дээр бол автарын баян зонтой брейкинг хийчихэнгүүтлээ үндсэн хөдөлгөөн огт хүчээ алдахгүй, селлинг волюм өндөртэй байгаад байгаа. Хүчээ ерөөсөө алдахгүй байгаа бол цааш үргэлжлээд явах боломжтой болчихж байгаа. Тэгвэл хүчээ алдахгүй байх гэдгийг бид нар яаж мэдэх үү гэхээр үндсэн хөдөлгөөн маань өмнө нь брейкинг хийсэн ч гэсэн нөгөө л адилхан түрүү ярьжсэн тийм. Трейсинг хөдөлгөөнүүд маань богинохон байгаад импульсийн хөдөлгөөнүүд маань маш урт хэмжээтэй яваад байгаа тохиолдолд энд бид нар юуг мэдэж болох вэ гэх юм бол за ер нь бол өмнө ойролцоогоо брейкинг хийсэн мажор цагийн селлинг волюм үргэлжилж байгаа маань тэрнийг дагаад майнер цагийн даун трендийн хөдөлгөөн үргэлжлэх юм байна гэдгийг бид нар мэдчихэж болно те. За тэгэхээр өмнө ойролцоогоо брейкинг хийсэн хөдөлгөөн маань доош чиглэлтэй унах боломжтой боллоо гэдгийг илэрхийлж байгаа. Ер нь бол яг анх ингээд мажор цагийн аптрендийн хөдөлгөөний өмнө ойролцоо брейкинг хийж байгаа. Мажор цагийн даун трендийн хөдөлгөөний өмнө орол руу брейкинг хийж байгаа хөдөлгөөнүүд нь өөрсдөө юу илэрхийлдэг вэ гэвэл трендийн эсрэг хүчтэй хөдөлгөөнийг илэрхийлдэг. Гэхдээ тэр трендийн эсрэг хүчтэй хөдөлгөөнийг илэрхийлснээрээ цаашаа юуг илэрхийлдэг вэ гэх юм бол дараагийн аптрend төр бол дараагийн өмнөх ёроолын дэмжлэг рүү өмнөх эсвийн ловын дэмжлэг рүү даун тренд төр бол өмнөх эсвийн хаяын резист рүү өсөх болон унах хөдөлгөөн буюу трендийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн хүчирхэгжиж чинь гэдгийг илэрхийлдэг. Тэгэнгүүт тэр хүчтэй явах хэвээр хөдөлгөөн маань фейлд ч гэхээр юу илэрхийлдэг вэ гэхээр трендийн дагуу чиглэлийн хөдөлгөөн илүү хүчтэй байна гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр ийм зүйлсийг илэрхийлдэг байх нэ. Тэгэхээр ерөөсөө брейкинг хийчлээ гэж зүгээр л нэг орхих биш. Брейкинг хийчих юм бол энэ брейкинг амжилттай болох уу эсвэл энэ брейкинг амжилтгүй болох уу гэдгээс шалтгаалаад трендийн дагуу арилж байгаа цааш нь үргэлжлүүлэх үү, трендийн эсрэг арилж байгаа үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэж болдог. Тэгэхээр трендийн эсрэг битгий хийж орох гэж яриад байна шүү дээ. Яг үндэ бол трендийн эсрэг орох маш олон төрлийн боломжууд байгаа. Ялангуяа мажор трендийн буюу том цагийн трендийн эсрэг орохгүйгээр бид нар майнер цаг дээр арилжна гэж байхгүй. Яг үндэ бол мажор цаг дээр аптрендтэй гол майнер цаг дээр даун трендийг дагаад арилжиж л бол та трендийн эсрэг орж ийнэ л гэсэн үг тийм үү. Тийм болохоор трендийн эсрэг орох бол боломжууд байгаа. Тэрний нэг боломж нь бол мэдээж брейкинг байдаг. Мажор цагийн өмнө оролцоогоо аптренд дээр даун тренд дээр өмнө оролцоогоо брейкинг хийж орж ирж байгаа хөдөлгөөн дээр яг майнер цагийнхаа даун трендийн хөдөлгөөнийг дах аптренд дээр бол даун трендийн хөдөлгөөнийг дах даун тренд дээр бол аптрендийн хөдөлгөөнийг дах ийм хөдөлгөөнүүдийг хийж болно гэсэн. За эндээс нэг иймэрхүү зүйлсийг л ер нь ярьж болох юм. За тэгэд ер нь бол хөдөлгөөн дээр яг өмнө оролцоо брейкинг хийж орж ирээд үндсэн хөдөлгөөн маань үнэхээр одоо цаашаа үргэлжлээд дараагийн спорт хүртэл унах юм уу эсвэл энэ нь фейлд гэх юм уу гэдгийг өөрчилж таамаглах боломжтой байдаг. Тэрийг бол энд ярих тааж боломжгүй яагаад гэвэл бидэрт микро цагийн мэдлэг байхгүй, интерналын мэдлэг байхгүй, тэгээ Fibonacci-гийн мэдлэг бас бүрэн дүүрэн байхгүй байгаа. Тийм учраас энэ болгоно нь орж ирэхгүй байгаа учраас энийг бол яг одоо брейкинг хийчлээ гэхэд цаашаа үргэлжлээд спорт руу унах уу? Эсвэл энэ нь өөрөө брейкинг фейлдэд трендийнхаа дагуу явах уу эсвэл трендийнхаа эсрэг явах уу гэдгийг өөрчлөн таамаглах боломжтой ч гэсэн одоо энэ хичээлээр ярих боломжгүй гэсэн. Тэгэхээр энэ хичээлээр юу ярих гэж оролддог юм бол ерөөсөө брейкинг өөрөө яаж харагддаг юм? Мажор болон майнер цаг дээр тусдаа тий. Тэгээд брейкинг одоо фейлд бол юу илэрхийлдэг юм? Брейкинг амжилттай бол юу илэрхийлдэг юм? Брейкинг өөрөө юу илэрхийлж анх орж ирдэг гэдэг талаар ярилцлаа. Тэгээд мэдээж брейкинг амжилттай болох юм бол одоо майнер цаг дээр маань бол үнцэн хөдөлгөөн яг уу трендийн эсрэг буюу мажор цагийнхаа трендийн эсрэг орж иж байгаа трейсинг төлөвлөлт төр хийсэн байгаа даун трендийн хөдөлгөөний үргэлжлүүлээд доош унсаар л болно. Энэ даун трендийн хөдөлгөөний дагуу арилжих боломжийг бид нарт олгож гинэ гэсэн брейкинг амжилттай болох юм бол брейкинг амжилтгүй болох юм бол
Үндсэн хөдөлгөөн брейкинг хийгээд орж ирсэн даунтрендийн хөдөлгөөний аптренд рүү шилжүүлээд авчиглалийн баян уйламтай хөдөлгөөн үүсгэж байгаа учраас аптрендийг даах арилжааг хийх боломжтой буюу мажор цагаа дагсан, майнер цагаа дагсан арилжаануудыг хийх боломжтой болгож байна гэсэн. Тэгэхээр эндээс нэг хоёр зүйлийг ажиглаж болно. Эхний степ бол одоо энэ брейкийг амжилтгүй болгож байгаа степийг бол бид нар ерөнхийдөө мажорын дагуу майнерын дагуу гэсэн степ гэж ойлгож болно. За мажор цагийн дагуу, майнер цагийн дагуу гэж. Хоёр дахь степ буюу дээдэл харагдаж байгаа тийм. Одоо энэ дээдлийн степ буюу брейкийг амжилттай болж байгаа степ дээр арилжах арилжааны төрлөн болохоор мажорын дагуу, майнерын одоо мажорын эсрэг майнерын дагуу гэдэг хөдөлгөөн болж өөрчлөж байгаа. Мажорын дагуу, мажорын эсрэг майнерын дагуу гэх. За ийм хөдөлгөөн болж өөрчлөж байгаа. Тэгэхээр нэг нь бол каунтер арилжааны боломжийг олгож ийн гэсэн үг. Нөгөөх нь бол overall trend-д дагсан арилжааны боломжийг олгож ийн гэсэн үг. Тэгэхээр аль нь үүсгэхээс шалтгаалаад та трендийн эсрэг арилжих уу, трендийн дагуу арилжих уу, мажор дагах юм уу, мажор эсрэгүүцэх юм уу, майнероо дагах юм уу, майнерыг эренгүүт нь арилжаанд орно гэж төлөвлөх юм уу гэдгээ шийдэх ёстой гэсэн үг. Окей. За тэгэхээр энийг бол миний анализ болгон дээрээс юу н олж харж болно. Яг тэгвэл мажор цагаа би майнер цагаа тэгээ микро цагаа бүгдийг холбож тайлбарладаг анализ болгон дээр ялангуяа free room тэгээ линкэнд одоо description-ст бол миний free room линк байгаа. Тэр тийшээ ороод миний өгч байгаа анализуудаас бол нэг олж харж болно. Окей. Тэгэхээр breaking бол зүгээр нэг окей спорт одоо юу гэдэг спорт амжилттай болчлоо эсвэл resist амжилттай болчлоо гэсэн хөдөлгөөн биш. Энээс илүү их уртыг илэрхийлдэг гэдгийг тайлбарлах гэж бодлоо. Окей. Тэгээ тайлбарлаж чадсан гэж найдаж байна. За окей. Тэгээд давтаа дахиад нэг хэлье. Брейкинг амжилттай болох юм бол трендийн эсрэг явах боломжтой болдог. Брейкинг амжилтгүй болох юм бол трендийн дагуу явах боломжтой болдог. Брейкинг амжилттай болох юм бол энэ нь трендийн эсрэг явж байгаа волюм илүү өндөр байна гэдэг буюу аптренд дээр бол селинг волюм өндөр байгаа. Брейкинг амжилтгүй болох юм бол трендийн дагуу волюм илүү өндөр байна буюу аптренд дээр бол баян волюм өндөр байгааг илэрхийлдэг гэж ойлгож байна гэсэн үг. Тэгээд брейкинг амжилттай болчих юм бол селийн арилжааг, брейкинг амжилтгүй болох юм бол баян арилжааг илүүтэйгээр төлөхөө харах хэрэгтэй гэсэн үг. За ийм байлаа задуусаа тэг бүгдээр амжилт хүсье. Тэгээ ер нь бол дараа хичээлүүд дээр майнер мажор хоёрын хооронд нь холбосон майнер мажорын fake out дээр яг уу break out дээр яг уу bounce дээр яг уу гэх мэт зүйлсийг яриад явах болно. Тэгээ өдрийн хувьд өвчсөн break-ийн талаар ярьлаа. Бүгдээр амжилт хүсье. Баярлалаа баяртай. Тэгээд нэг зүйл iTrader-ийн зүгээс бас урамшуул зарлаад надад промо код олгосон байгаа. За тэгэхээр юун дээр бол JackFX 6 гэдэг промо кодыг ашиглаад 100,000-аас авах юм бол 25,000-аас үнэгүй, 50,000-аас авах юм бол 15,000, тэгэнгүүтлээ 25,000-аас авах юм бол $5,000-аас үнэгүй авах боломжтой юм шүү. Үнэгүй гэж юу гэсэн үг вэ? Нэг данс аваад нөгөө дансаа үнэгүй авна л гэсэн үг. Маш гоё юм урамшуул зарласан байгаа юм байна лээ. Тэгээ энэ боломжийг бас бити алдаарай. JackFX 6 гэдэг купон кодыг ашиглаад та нар бүгдээ авах боломжтой. Окей. За ийм залуусаа тэг бүгд амжилт хүсье. JackFX-ээ баярлалаа. Баяртай.